Заасан байна уу? Та бүхэнд шинэ оны мэдвшүүдий 2026 оны анхны дугаарт ухсаатан мөхтгүү эсвэл бид өөрсдийг мартаж гинүү гэсэн сэдвтэй ийм маш сонирхолтой яриа боллоо. Үндэстэн ухсаатан гэж мөхтөг юм уу эсвэл бид нар чухам өөрсдийг хэмбэ гэдэг мартчихад байна уу? Сэрэгч ирсэн юм биш үү? Энэ асуултыг тавьж хариултыг өгсөн хүн бол Лев Гүмлев байх. Гүмлев бол ямар ч үндэслэггүйгээр монголчуудыг хамгийн агуу үндэстэн гэж хэлээгүй. Бас ямар ч үндэслэггүйгээр монголчуудыг мөхөж мэднэ гэж бас хэлээгүй. Гүмлев монголчуудыг 500 жилийн настай гэж хэлэхдээ юу ч хэлсэн. Ухсаатан бол байгалийн хүчтэй. Тийм учраас дотоод энерги нь хижээ яаж идэвхждгийг, яаж сулардгийг энэ асуудалд анхаарал тавьсан байна. Тэгэхээр өнөөдөр бид нар түүхийн хичээлээр жаадаг. Тэгээ хэн нэг хүнийг махдаг гээгүй. Бас хэн нэг хүнийг буруутгах гээгүй байна. Харин пассионар энерги гэж юм юу юм? Бие хүнийг улс үндэстнийг мандуулдаг, эсвэл мөхөн доройтуулдаг тэр пассионар энерги гэж юм юу юм? Яагаад жарам үед ардам мандан батардаг? Яагаад жарам үед уруудан доройтдаг? Монгол гэж ямар үндэст юм? Евро-Азисм гэж юу юм? Бидний оршин тогтнох тэр логик нь чухам хаана байна? За энэний төлөө өнөөдөр бид энэ төмөр хадуургуйн орчуулж монгол хэлэнд нийтлсэн агуу Гүмлевийн яралчлага нийтлэлүүд болоод түүний тухай бусдын бичсэн цомрлог гэдэг номыг уншсан. Одоо энэ номдор тулгуурлаад маш чухал 8 асуудлыг авч үзье. За өнөөдрийн ярих нэгдүгээр сэдв Гүмлев гэж юм. Яагаад Гүмлевийн өөрийнх нь амьдрал онолынх нь түтхүүр болдгийг? Энэний хариултыг энэ ном өгсөн байгаа юм. 20 дугаар зууны дэлхийн хамгийн алдартай эрдэмтэн болвол Айнштайн гэж нийтэрвлэн зөвшөөрдөг. Тэгвэл Монголын түүхийн талаар хамгийн алдартай эрдэмтэн гэвэл Гүмлевээс өөрөөр орж ирдэг. Үнэхээр тийм учраас. Гэтэл Гүмлев 20 дугаар зууны Монголын түүхийг хамгийн үнэн зөв судалж хүчтэй гаргаж ирсэн эрдэмтэн байсан мөртлөө яагаад насан туршдаа олон удаа шоронд сууж гадуурхал хавчлагад өртөж ядуу дарчаг амьдарч ирсэн. Гүмлев 1912 онд Зөвлөлт Толгойт улсад мэндэлсэн. Чингис хааны алтан ургийн Чүчин удам 80 наслахтаа хэдхэн сар дутуу 1992 онд таалал төгссөн. Амьдралынхын төгсгөлийн зөвхөн 2-3 жилэл бүтээлүүд нь хэвлэгдсэн. Дэлхий хүлээн зөвшөөрч гисэн байдаг. Бид нар Гүмлевийн онолыг ойлгохгүй бол харин амьдралыг ойлгох болж чад. Амьдрал нь онолтойгоо адилхан үннийг харуулдаг. Тийм учраас энэ номон дээр Гүмлевийн өөрийнхөө амаар ярьсан амьдралынхын түүхийг бичсэн байж байгаа. Тэгвэл энэ хэсэгт төвшүүлт тавьсан нэгдүгээр асуудал болвол эрдэмтэн төрдөг, дэсэж үлддэг. Бид нар бол эрдэмтэн мэрэгдэхтэй зэрэг төрж бий болдог гэж тэгэж буруу ойлгодог. Гэтэл эрдэмтэн бол дэсэж үлддэг. Эрдэмтэн болоо их юм бол дэсэж үлдэх хэрэгтэй гэсэн. Гүмлев бол азтай, нөхцөл сайтай гэр бүл төрсөн биш. Маш таархан байдалд орчин төгшөл төрсөн амьдарч ирсэн. Аав нь бол Оросын хамгийн алдартай яруу найрагч Николай Степанович Эрдэнэ Гүмлевийг 9 настай байхад нь хавцлын эсэргүү гэдэг нэрээр буудуул алгасан. За ээж нь бол бас яруу найрагч Анна Ахматова. Анна бол бас олон удаа шоронд орсон. Тэрсэлгүй үжил санаатай гэдэг ийм нэрээр Анна Ахматовын яруу найраг монгол хэлэн дээр олон удаа орчуулж ирсэн. За ийм байдлаар аав нь буудуул алгасан. Ээж нь шоронд орсон. Язгууртан гаралтай. Цэхэтнэ үг. Хавцлын эсэргүү. Бие даасан сэтгэлгээтэй. Энэ бол Зөвлөлт Толгойт улсын үед бол хамгийн аюултай шинж тэмдэг байсан. Тэгээд их сургууль орохын зөвшөөрөхгүй байсан. Олон удаа баривчилсан Гүмлевийг шоронд хорсон. Тэгээд өөрийн сайн дураараа чирэгд явахаа хүсэл гаргасан. Ингээд шорноос цоллогдоод дэлхийн 2 дугаар дайнд 44 онд Германтай байлдсан. Герман бууж өгсөн. Ингээд буцаад ирэхэд
шоронд ороосон. 30-аад онд шоронд хоригдчих үед нь бүр ялын хөнгөн гээд буудаж алах ял хүртэл онгосон байсан. Буудуулж алуулах ял сонссон тэр өдрүүдэд Гүмлев юу хийжсэн? Юу бодож байсан? Тамхи татъя гэж бодож байсан юм уу? Тэрнээс гадна түүхийн тухай бодож байсан гэдэг юм. Дараа нь гарч ирсэн хөвдүүлсэн тэр бүтээлүүдийн ноорго, тэр үжил санаагийг шоронгийн наранд гөвтжих үед түүхийн тухай өөрийнхөө онлайн нээлтүүдийн талаар бодож ирсэн гэж. Тэгж энэ ярилцлага дээр гарч ирж байна. Тэгээ энэ ярилцлага дээр бас ямар үг байна вэ? Өнөөдрийн ярьж тайлбар зар номон дээр амьдралын минь хамгийн хүнд гэж үед ч гэсэн шинжлэх ухааныг ганц удаа ч гэсэн орхиогүй. Ягаад гэвэл миний амьдралд байсан чорын ганц таашаал болвол тэр байсан шинжлэх ухаан байсан гэж. Ингэж дэсэж үлдсэн учраас эрдэмтэн болсон. Жинхэнэ эрдэмтэн гэдэг болвол шоронд орсон ч будуулж алуулах ял авч байсан ч тасралтгүй сэтгэдэг. Шинжлэх ухаандаа үжил бодолтой үнэнч байдаг. Энэ жан чанар юм байна гэдгийг Гүмлев харуулсан юм байна. Ер нь бол дийлэн хүмүүс Гүмлевийн номыг ойлгомжгүй гэж яадаг. Би ч гэсэн олон удаа уншиж байна. Тэгсэн мөртлөө ойлгоход. Яагаад гэвэл Гүмлев өөрийнхөө номыг бичгэд ердийн эгэлжирийн бидний шиг уншигчдад таалгадуулах гэж бичээг. Хялууршуулах гэж тайлбарлав. Хэрвээ тухайн үеийн үжил суртал нийгмийн чиг хандлагад тааруулаад хүлээн зөвшөөрөгдөх байдлаар бичсэн болвол өнөөдөр хинч Гүмлев ярихгүй. Өнөөдөр хинч Гүмлевийн номыг уншихгүй. Гүмлевийн ном болвол уламжлалт аргаар бичсэн түүхийн номч биш. Уран зохиолын номч бүр биш. Харин гүн ухааны, гажиржуун, биологийн, түүхийн энэ бүх мэдлэгүүдийг солиулж бичсэн ийм сэтгэлгээний ном. Тэгэхээр тухайн үеийн зөвлөлт толгойд улсын эрдэмтнүүдэд авч хэлэх юм бол энэ болвол академик шинжлэх ухааны биш. Хэтэрхий их өвөрмөж өөрийн дуржоргоор бичсэн бүтээл гэж тэгш хүндэлжсэн. Тэгэхээр энэ болвол ойлгож чадахгүй хүлээж авах боломжгүй байсан. Тэрний илэрэл байсан. Жохом яг ингэж тухайн үеийн дүрм журмыг, чиг хандлагыг, үжил сурталыг зөрчиж сая даван туулах чадвартай бүтээл бий болдог. Энэний үлгэр жишээг Гүмлев харуулсан. Тэгвэл яагаад Гүмлев заавал Монголын түүхийг сонгосон юм? Яагаад гэвэл Гүмлев өөрөө монголч устай Чингис хааны алтан нуургийн төчийн удам байсан. Бид нар өөрсдийнхөө түүхийг өөрсдөө судлаа. Бид нар өөрсдийнхөө түүхийг өөрөө л хамгаална. Өөр хинч хамгаална. Тухайн үед ямар байсан? Монголчуудыг жирлэг гэж үзжсэн. Соёлгүй гэж нэрлэжсэн. Аимшигтай алуурчин, дээрэмчин гэсэн төрслөл нийгэмдэр бий болсон байсан. Гэтэл энэ болвол шинжлэх ухааны дүгнэлт биш. Энэ болвол монголчуудыг үжигэн ядахчдын суртал ухаахлага байсан. Монголчууд болвол хар домго биш. Харин монголчуудыг говьуулж бичсэн, үжил сурталчилсан энэ хандлага өөрөө түүхийн хар толгой гэж Гүмлев хэлсэн юм байна. Тийм учраас Гүмлев босч ирээд домгийг баримтаар, сэтгэл хөдлөл логикоор үжин ядалтыг судалгаагаар харуулах гэж оролцсон. Эрдэмтэн хүнд ийм зорилт байж ч сая чаажаа ялны өмнө амьд үлдэж шоронгоос гараад бүтээлэн төрбод өөрийн үжил бодлыг хамгаалаад нийгмийн үжил хандлагыг өөрчлөөд түүхийг шин түвшинд гаргах ажлыг хийчихсэн байж байгаа. Тийм учраас тухайн үед Европын олон түүхчид зөвлөлт толгойд улсын албан ёсны үжил сурталтай бүр өөрийн орны эрдэмтэн сэтэр жүүсэн олон доктортой ганчаараа туналтсан. Чорын ганцаар. Тэр том үжил сурталчилсан тэр том зөвлөлт толгойд улсад Гүмлев хамгаалах нь нэгч байгаа. Бүгд тэрнээ дайсан байсан. Тэрний өдөс ганчаараа сөрөмж өгсөн. Өөрд нь тулгсан тэр бүх дарамт, гад орхол, хатуу мөхшил байдал. Миний бүгдийг давж тоолж чадсан. Зөвхөн Гүмлевийн бүтээл нь онлон бий. Энэ хүний өөрийнх нь амьдралын түүх бидэнд үлгэр жишээ болдог. Тийм учраас бид нар одоо залгаад яагаад өөрийнх нь амьдрал онлынхын түлхүүр болдог талаар товчхон гэдэг хэлье. Гүмлевийн хамгийн алдартай онол бол пассионар онол. Пассионар онол гэж юу гэх юм бол дотоод илүүдлэг нэр. Энийг хэлж байгаа. Тэгэхээр энэ пассионар онол гэдэг нь чухам ямар онол болж байгаа юм? Юу хэлээд байна вэ? Эний ойлгох юм бол
Яг одоо ярьж байгаа Гүмлевийн өөрийнх нь энэ амьдралыг ойлгох хэрэгтэй. Тэгхийн бол энэ пассионаар онол гэж юм юу болохыг ойлгож чадна. Гүмлевд юу байсан? Амар тайван амьдрах боломж байсан. Тухайн үеийн үжил сурталыг дэмжиж эсвэл ерөөсөө таагдугаа ийлдэд дагалдаад шагнуулад ийм байдлаар эвдэрээд амьдсан болвол алуун тушаалтай, нэр алдартай, халамж сайтай, сайхан амьдрах болчтой байсан. Гэтэл Гүмлев энийг хижээж хүлээн зөвшөөрөхгүй. Хижээж энэ байдалтай эвдэрч чадахгүй байсан. Яагаад вэ гэдэг зэрэг Гүмлев өөрөө пассионер хүн байсан байхгүй. За эндээс пассионер хүн гэж юм ямар хүн бэ гэдгийг ойлгох боломж бидэнд гарч ирж байгаа юм. Өөрийнхөө амьдралыг жалиосолсон ч гэсэн үнэн гэж үжсэн зүйлээ хамгаалж чаддаг хүнийг пассионер хүн гэж байгаа. Одоо бодоод үз хэрэгтэй. Бид нарын эргэн тойронд пассионер хүн байна уу? Байна. Үжил бодлоо хамгаалахын тулд тэмцэж байгаа. Шүүхийн шийтгэл авч байгаа. Эх орончд, сэтгүүлчд байж юм. Тэгэхээр Гүмлевийн энэ пассионар онол гэдэг болвол хийсвэр онол биш. Үнэнхүү өөрийнх нь амьдралын түүхээр батлагдсан юм онол. Гэтэл Гүмлев өөрийгөө пассионар хүн гэж хэлээгүй. Өнөөдөр бид нар Гүмлевийн амьдралыг эргэж хараад энэ хүн бас өөрөө пассионар хүн байсан байна гэдгийг ойлгосон. Гүмлев өөрийгөө пассионар хүн гэж хэлээгүй. Гүмлев Чингис хааныг пассионар хүн байсан гэж хэлсэн юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нар үргэлжлүүлээд энэ подкастаар Гүмлевийг дахин шүтгэхийг уриалгаагүй. Цохроор махтан дуулахгүй. Эннийхээ эсрэгээр бас үгүйсгэх гэж оролдохгүй. Харин яах вэ? Энэ агуу эрдэмтэн чухам ямар асуудал орж ирсэн. Өнөөдөр Гүмлевийн үжил бодол онол бид нарт ямар ач холбогдолтой. Ирээдүйг хэрхэн нөлөөлөх вэ? Энийг үзнэ. Түүх гэдэг бол өнгөрснөө тухай биш. Түүх гэдэг бол өнөөдрийг ойлгох туслана. Ирээдүйгийн чиглэлийг гаргана. Түүхч дотор бас хоёр төрөл байдаг. Жаргам түүхчд нь түүх бичдэг. Харин жаргам түүхчд нь түүхийг цэвэрлэдэг. Тэгэхээр Гүмлев бол энэ түүхийг цэвэрлэдэг түүхчийн ангилтанд багтана. Өөрөөр хэлбэл бид нарын түүхийг хараар бичсэн бохирдуулсан тэр хэр буртгийг арилгаж чивэрсэн. Энэ талаар өнөөдөр бид нар үргэлжлүүлээд ярилцсан. За одоо залгаад 2 дугаар хэсэг. 2 дугаар хэсэг бол пассионар. Өөрөөр хэлэх юм бол илүүдл энергийн талаар ярина гэсэн. Тэгэхээр та бүгд машин түүхийн асуудал ярих гэж байгаа юм байна гэж буруу ойлгох хэрэггүй. Та жоохон өөрөө ямар энергитэй юм бэ? Энергийн дутагдaltaй байна уу? Илүүдэлтэй байна уу? Тэрнийх нь онцлог шинж нь юу байна уу гэдгийг тойрж ярих гэж байгаа юм. Сая бид нар Гүмлевийн амьдралыг ярьсан. Тэгвэл одоо Гүмлевийн зөвхөн Гүмлевийн биш. Манай Монголын түүхийн дотоодд оршихоо тэр энергийн талаар ярилж байна. Хэрвээ энэ пассионар гэдэг онолыг ойлгох юм бол түүхийг шал өөр өнцгөөс хардаг болно. Ирээдүйч гэсэн өөр өнгө бодгаар харагдана. Яагаад монголчууд сэргэн мандаж байсан? Яагаад өнөөдөр доройтож сулдан муутж байна? Энэ төртлөө олох болж байна. Тэгэхээр нэгдүгüүрд чухам түүхийг хэн хөдлөгдөв? Бид нар Чингис хааны мэднэ, Наполеоны мэднэ, Ленины хавсгалыг мэднэ. Гэтэл яагаад яг тэр үед энэ баатар хүмүүс мэндэлсэн байдаг? Эднэр манлайлаад түүхийг хөдлөсөн байж. Тэгвэл энэнийх нь нууч нь юу дууж байгаа? Энэ нууч бол пассионар. Өөрөөр хэлэх юм бол илүүдл энергийн хурамтлал тэрнээ зарчуулалт. Тэгэхээр энэ пассионар хүн бол бусдаас илүү ухаантай, бусдаас илүү чадaltaй, бусдаас илүү авьяастай. Тийм хүн биш. Пассионар бол IQ биш, боловсрал биш, алуун тушаал биш. Харин юу юм? Дотоод илүүдл энерги гэж байгаа юм. Гүмлев энэ онлыг юуг тодорхойлсон бэ гэх юм бол өөрийн амьдралаас илүү дээд сорлогод өөрийгөө жаруулсан дотоод хүч гэж хэлсэн байгаа юм. Энэ бол маш гүн утгатай. Чухам энэ пассионар гэдэг үгийн хамгийн оновчтой, хамгийн ойлгомжтой тайлбар. Өөрийнхөө амьдралаас илүү дээд сорлогод өөрийгөө зориулсан дотоод хүч гэж байгаа юм. За ийм хүмүүс ямар байдаг? Амар тайван амьдралаас татгалж байна. Өөрөөр хэлбэл жаргал чингэл хөөдөг гэсэн. Аюул жанал хийлдийн өдөөс сөрж бахтарж явахтай гэсэн. Ашигтай байж болох амьдрал сонголтоос зориуд татгалж байна. Өөр чинь юу амласан ч гэсэн хүлээж авахгүй гэсэн. Яагаад вэ гэвэл
Өөрийнх нь дотоод хурамтлагдсан тэр илүүдэл энерги өөрийн тайван байлгаж чадахгүй гэж байна. Тийм жилд эвлэрэхгүй гэсэн. Бүр тесрэх гээд, асах гээд, ночих гээд дотор нь тэр энерги нь дүрлж идэг. Энийг пассионар хүн гэж байна. Түүхэн дээр зөвхөн Чингис хаан пассионар хүн байгаа. Александр Македонский, Наполеон, зарим агуу ховсголын удирдагчид, зарим гүн ухаантнууд пассионар хүн байсан. Тэд нарт ямар нийтлэг онцлог байна? Жаргал Чингэлийн хойноос амьдралаа зориулдаг. Ташуурт суудаг. Тэд нар нэр хүнд, алган тушаал, эд хөрөнгийн төлөө явдаг. Аюулгүй амар тайван амьдралыг сонгодог. Өөрөөр хэлэх юм бол Гүмлевийн тайлбарласнаар өөртөө гай авчирдах хүмүүсийг пассионар хүн гэж хэлж байгаа юм. Гэхдээ зөвхөн өөртөө гай авчирдана гэх юм бол энэ чинь зарим тэнэг үйлд хийдэг хүмүүсийг хэлж байгаа юм л да. Тэгэхээр саяын хэлсэн өөрийнхөө амьдралаас илүү дээд зорилгод өөрийгөө зориулах дотоод хүчтэй хүнийг хэлнэ гэдэг нь энэ нь хамгийн оновчтой тайлбар байгаа юм. Тэгэхээр 13 дугаар зуунд монголчууд сэргэн мандсан дэлхийн хамгийн хүчрэх үндэстэн гүрнийг байгуулсан. Тэгвэл тэр хүмүүс бүгдөө пассионар байсныг бол тийм биш. Нэг ухсаалтан дотор ч гэсэн 3 төрлийн хүмүүс байж байгаа. Нэгдүгээр нь бол Чингис хаантай адилхан пассионар хүмүүс. Илүүдэл энергитэй. Түүхийг хөдлөж чаддаг. Дайныг, нээлтийг, ховсголыг, шинчлэлийг тэд нар хийдэг. Нөгөө нэг хэсэг хүмүүс нь бол тэнцвэртэй хүмүүс. Тэнцвэртэй хүмүүс болвол энерги нь илүүдэл биш. Гэхдээ хангалттай энергитэй амьдарч хүрэх. Тэр хүмүүс яг хөөхтэй зэрэг соёл, урлаг, эдийн засгийг хөдөлгөж явдаг. Өөрөөр хэлбэл та урлагийн од, тэгээд урлагийн гавьяач чүтгэлтэн гэдэг одон металлаар шагнуулж байгаа ч юм уу. Шинжлэх ухааны гавьяат ажилтан гэдэг нэр хүндээ дуудуулж байгаа ч юм уу. Эднэр болвол тэнцвэртэй хүмүүс. Пассионар хүмүүс мөн үгүй биш. Эсвэл бизнесмэнүүд байж. За 3 дугаар төрлийн хүмүүс нь ямар хүмүүс вэ гэвэл энергийн дутагдaltaй хүмүүс. За энергийн дутагдaltaй болохтой зэрэг яг бусдаас хамааралтай. Яг бусдаас хамааралтай байгаа юм. Өөртөө энерги нь хангалттай биш байгаа учраас бусдыг харагдаж байна гэсэн үг. За ийм хүмүүс яг хөөхтэй зэрэг уруудаг, аялдан дагж яадаг, далгноор жан гаргаж яадаг, үндэстэн ухсаатан, төр гүрэн, чадрах, уруудан дөрөтөх үед ийм энергийн дутагдaltaй хүмүүсүүд олширдаг юм байгаа юм. Тэгэхээр тухайн нийгэмд нь энэ 3 төрлийн хүмүүсээс аль нэг давмгайлжсэн байна. Түүх тэр чиглэл рүү хөгжиж идэг. Тэгэхээр 13 дугаар зуунд ганцхан Чингис хаан биш, дийлэнх монголчууд пассионар байсан байх нь. Илүүдэл энергитэй, энерги нь туталж исэн байж. За тэгвэл одоо ч салгаад яавал бид нар пассионар болох вэ? Пассионарыг яаж асаах вэ? Энэ асуудал мэдээж хүмүүс анхаарал хандуулж байгаа. Тэгтээ зэрэг пассионар гэдэг бол сурдах зүйл биш. Төлөвлөж зүйл биш. Төрийн бодлогоор бий болдог зүйл бас биш. Яах вэ? Гүмлевийн хэлж байгаагаар болвол газар зүйн онцлог, байгаль экологийн бүс, ухсаатнуудын хотлолцол заримдаа сансар хоторгой нөлөөллөлийн хүртэл хүртэж энэ пассионар гэдэг зүйл бий болдог гэж байна. Мэдээж энэ пассионар онлын талаар болвол маргаантай. Гэсэн ч гэсэн өнөөдрийн түүхэн бодит байдалтай маш их таарж байгаа. Үүсгэж байгаа юм. Тэгэхээр пассионар хүч 7 үе шатыг дамжина. Нэгдүгээрд нь үлдээж зэрэг хасна, хоёрдугаард нь өснө, гуравдугаард нь оргилдоо хүрнэ, дараа нь суларна, дараа нь уруутна, тэгээд дараа нь чадарж, 7дугаард анхныхаа байдал буцаад очно. Ийм энергийн хэлүүлжилт. Тэгэхээр энэ болвол зүгээр л одоо ёс суртахууны үнэлгээ биш. Үнэлэл биш. За юу байна вэ гэдэг? Байгалийн мөчлөг байна. Тэгэхээр энд шударга үнэн гарч ирж байгаа юм. Юу ихтэй зэрэг бид нар худлаар өөрсдийгөө магтаж алдаршуулах биш. Бодит байдалтай нүүр тулах. Ийм чах үе ирсэн гэсэн. Бид нар зүгээр л цээжэн дэлдээд л бид нар бол Чингис хааны удам бохсон. Дэлхийн хамгийн хүчрхүүрийг байгуулж сан гэд тэгж явж болохгүй гэсэн. Юу ихтэй зэрэг бид нар энэ пассионар онолоор аль мөчлөгд нь явж гинөө гэдгийг ойлгох гэн чухал. Сая 7 мөчлөг ярьлаа. Чингис хааны үед асаж өсөж Монголын эжинт гүрнүүдийн үед оргилдоонд тулж байна. Чингис хааны ачжээ нарын үед гэсэн. Тэгвэл тэрнээс цаашаа сулраад, доройтоод, чадраад өнөөдөр бид нар жоохон яг аль үед нь явж байна. Энийг ойлгоход туслах гэсэн. Тэгэхээр түүх гэдэг бол сайн, муу,
Энэ хүчин зүйлүүдийн хооронд тулаан гэж ойлгохоос илүү энерги урсгал гэж мэдэх хэрэгтэй. Өөрчн хурамтлагдсан тэр эрчим хүчний хэмжээгээр тогтоодно гэсэн. Идвэлтэй байна уу? Эсвэл тэнцвэртэй байна уу? Эсвэл дутагдалд орчихсон байна уу? За энэ бол пассионар оллыг хамгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан ийм яраа байсан. Одоо бид нар цааш нь жалгаад монголчууд яагаад 800 жилийн турш хардмал дотор амьдэрсэн? Бид нар өөрийгөө маш их гайхамшигтай агуу түүхий бүтээсэн баатар үндэстнээ удам ухсаа гэж үжиж байгаа. Тэр нөгөө талд бид нарыг тэгж хүлээн зөвшөөрдөг. Яг энэ эсрэгээр ярьж байна. Тэгж бид нарыг ойлгож тэгж харьчиж ирсэн. Тэгвэл энэ асуудлыг Гүмлев хэрхэн өөрчилсөн юм? Гүмлевийн чухам хамгийн том гавьяа хаана байна уу гэдэг асуудлыг одоо ярина. Эхлээд хардом гэж юм юу? Гүмлев өөрөө хардом гэсэн ном бичсэн. Европод ийм ойлголт байт юм байна. Хардом гэсэн. Энэ нь юу вэ гэх юм бол зөвхөн ганчуудаагийн цуурхал яраа биш. Ганчуудаагийн санамсаргуу алдаа биш. Системтэй тэгээд удаан хугацаанд давтагдсан гаж төрслийг хардом гэж нэрлэдэг юм байна. Хардомгийн хэн бичв? Ялсан талын өнчөр бий. Сэтгэл хөдлөл нь баримтнаас илүү давмгайлсан байдаг. Тэгээд дараагийн үед ямар шүгэмжилгүйгээр хуул болгодог. Энэ бол хамгийн аимшигт. Ийм байдлаар нэг жижигхэн худал яраа хожим нь үнэн түүх үлддэг. За энийг хардом гэдэг. Тэгвэл монголчуудын талаар яагаад хардом гэж хоосон юм? Монголчууд бол ялсан тал. Тэгэхээр ялгсан тал яах вэ? Өөрийнхөө суйрлыг тайлбарлах шаардлагатай. Ялгадлыг. Тэгээд өөрийнхөө ичхүүрийг зөвтгөх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Монголчуудад ялгцсан байна. Эртний соёлтой өрн дахин, доорн дахин. Яагаад тэр жирлэг бүдүүлэг гэж шошгосон энэ ард түмэнд ялгдсан, ижилэгдсэн. Энэ ичхүүрэн зөвтгөх шаардлага гарч ирсэн. Тэгвэл бас ямар асуудал үүсэх вэ? Ялгалтлан ёс суртахууны ялалт болгох ийм шаардлагатай байсан. Бид нар ялгсан ч гэсэн бид нарын талд ёс суртахуун байсан гэж. Тэд нар бол бүдүүлэг соёлгүй ард түмэн учраас ёс суртахууны олон дан гихсэн гэдэг. Ийм онцлог гаргаж ирсэн байна. Бид нар бол ялгцсан. Гэтэл тэд нар бол жирлэг бүдүүлэх хүмүүс байсан. Бид нар их ухаантай, тэд нар бол тэнэгүүд гэсэн. Тэнэг хүнтэй ярих юм байхгүй гэж. Ийм байдлаар энэ өрн дахныхан бас ялгаа байхгүй доорн дахныхан өөрийнхөө ичхүрийг ингэж хамгаалсан. Монголчуудыг орж ирэхээс өмнө европчууд христийн шашинда нэгдсэн. Загалмайтны аян даны удаадараа явуулж исэн. Манай талд дайсан гэсэн тодорхой хатуу хил хийж байгаартай. Ийм ертөнц байж л да. Тэгсэн дорн дахнаас энэ хүчтэй нүүдэлчд гараад ирсэн монголчууд гэдэг. Тэгэхээр яах вэ? Нөгөө өөрсдөө ертөнцийн төв гэж үжиж исэн тэр ойлголт нь гангаж эхэлнэ. Гэтэл яг үнэн хэрэгтээ монголчууд баруун Европыг байдад дагуулахгүй. Зөвхөн тэд нар айжсэн. Тэгэхээр энэ айдас нь бол энэ хардомгийг бүтээсэн. Тэд нар юу гэж ярьжсэн? Монголчуудыг чөтгөр сүгэлсэн ард түмэн гэж ярьжсэн. Заавал Тэнгэр бурхны шийтгэлийн амсан гэж төгсөжсэн. Магадгүй ертөнц суурьчгаа хамаг сүүлчийн өдөр хурж ирсэн гэж тэгж ярьж ирсэн. Ингээд монголчуудын талаар төрөл бүрийн хар домгуудыг жохоосон юм байна. Энийг бол энэ өнөөдрийн ярд танилцуулж байгаа энэ номонд орсон яралчлага дээр бол маш тодорхой гарч ирсэн байна. Агуу Гүмлевийн яралчлага нийтлүүд болоод түүний тухай бусдын бичсэн цоморлог гэдэг энэ номд хинэхний яралчлага дээр бүр илүү тав. Энэ хэсгийг уншиж явах үед бол үнэхээр сэтгэл догдолтгүй байх юм. Ямар хүчтэй яаж монголчууд ингэж хамгаалдаг байна. Тэгж бишрэхээр зөвхөн хардам голоо бичигдээд үлчсэн юм биш. Тухайн үеийн эрдэмтэд цэхэтэннүүд бүгд Гүмлевийн эсрэг монголчуудыг хардам болгон товтолж ирсэн. Гэтэл монголчууд бол үсэг бичгтэй, хуйль чаачтай, элчингийг хороодохгүй, бусад улс үндэстнээ соёл, шүтлэг бишрэл хүлчингүй ханддаг гэж. Энийг Гүмлев маш тодорхой гаргасан. Гэтэл нөгөө тал бас үргэлжлүүлэн
Гүмлэвтэй мэтгэлжсэн. Хот сууран байхгүй бол соёл байхгүй. Хэрэм хан босгоогүй болвол төр улсаж байхгүй. Гажир тараа эрхлэхгүй болвол гэрлэг гэсэн. Ийм шалгуур тавьчихсан. Энэ болвол жив жинкнээс худгийн мэлхий. Худгийн мэлхий болвол худганы амсаараа харагдаж байгаа тэнгэрийг харж гад дэлхий гэдэг, ертөнц гэдэг тийм хэмжээтэй зүйлээ гэж төсөөлдөг. Гэтэл тухайн үеийн Европын ерөөс энэ худгийн мэлхийгээс ялгаа байхгүй. Зөвхөн өөрийгөө хараад л тэрийг соёл гэж, тэрийг иргэншил гэж, тэрийг гайхамшигтай гэж үзэж исэн. Гэтэл чаан ч л тэр хэрэм байхгүй ч гэсэн, гажир тараа эрхлэхгүй ч гэсэн, хөгжсөн, хүчрхжсэн, соёлжсэн, нийгэмжсэн ийм ард түмэн бас байсан гэдгийг олж харахгүй байсан. Энийг Гүмлэв мэдрүүлсэн. Монголчууд гэдэг чинь өөрийн гэсэн үсэг бичгтэй, өв соёлтой, аж төрх ёстой. Тухайн үеийнхэн гажиржүй байгаль орчиндөө тохирсон. Тэгээ пассионар онлын хүчээр шинээр бий болжсэн хүчрхэг ухсаатан үндэстэн дэлхийг манлайлж хэлсэн гэдгийг хэлсэн байна. За энэ цохомл худал хар домог чааш нь Жөвлөл толгойт улсын үед хурж ирсэн байна. Магадгүй энэ хар домогт итгэхэд Сталин халимгчуудыг шивэрлүү чөлсөн байж магад. Тухайн үед татар Монголын иго гэсэн ойлголт байсан. Иго гэдэг нь бол дарлал гэсэн. Монголчуудыг бол ерөнхийд нь болвол Европод татар гэж үздэг. Татар гэдэг нь Монгол гэсэн үг гэдэг. Татар Монголын иго. Татар монголчуудын дарлал гэсэн ойлголт. Ягаад гэвэл Жөвлөл толгойт улс болвол шинжлэх ухааны хувьд Европын соёлыг дагсан. Түүхийн үжил хандлага ч гэсэн Европоос жээлдэж орж ирсэн байсан. Ингээд монголчуудын үеийг дарлал гэж нэрлэсэн. Олон зуун жилийн турш хамтран оршиж байсан тэр алтан үеийг алтан ордны хаан тулсыг хар үе болгосон. Гэтэл яг үнэн хэрэгтэн монголчуудын нөлөөллийн үед Оросын нутгад Орос хусаатнуудын соёл шашин хадгалагдсан хөрөн байсан. Үнэн алдартны шашинд монголчууд хаалтаагүй. Язгууртан ухсаатнуудыг устгаж алд талсан явдал байхгүй. Хэврэн байсан. Тэгээ энэ дэр хамтын ашиг сонирхолтой байсан. Энэ нь болвол тухайн үеийн Оросуудын улс төрийн хэрэгжээнд нийцжсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэд нар бас Монголын хүчийг ашиглаж ирсэн гэсэн үг. Энэ хар домод хэлсэнтэй адилхан монголчууд тэднийг даралж ирсэн юм биш. Тийм учраас Гүмлэв асуудлыг та нар сэтгэл хөдлөлөөр битгий шийд. Түүхэнд үжин ядалтаар битгий ханд. Харин баримт, газар зүй, эхэс сурвалж дээр тулгуурлах хэрэгтэй гэдэг. Энэ асуудлыг төвшүүл таваад тэрийг баталсан юм байна. Ийм байдлаар Гүмлэв тухайн үед эрдэм шинжилгээний хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хар домгийн нячаад чадсан гэсэн ч гэсэн жирийн амьдрал дээр өнөөдөр ч гэсэн энэ хар домог оршсон хөрөн байна. Яагаад вэ? Түүхийн номыг шүүж уншихаасаа илүү домгийг уншихад амархан байдаг. Ямар ч чаг огчоод тарих хэрэглэх шаардлага байна. Тэгээд домог болвол хар чагаан дүрслэлээр бичсэн байдаг. Бид нар сайн, тэд нар муу гэдэг чинь дайсан манай тал. Бурхан ч гэдэг. За энэ нь болттой жирийн хүмүүсэд таалагддаг. Хүлээж авах амархан байдаг. Ийм учраас өнөөдөр бид нар бас энэ хар домог болвол хар домог худал түүх гэдгийг хэлэх шаардлага гарч ирсэн байгаа юм. Тэгэхээр энэ түүхэн гажуудлыг болвол Гүмлэв чассан. Яагаад энэ часахгүй болохгүй? Бид нарын бахархал болсон Чингис хаан, их Монгол улс тэрний эзэнт гүрнүүдийн түүхийг хараар бичсэн байсан. Үнэлэхээс илүү бүр дарлал гэж үзчихсэн. Тийм учраас монголчуудын үжин ятг сэтгэлгээ ард түмнүүдийн дотор байж ирсэн. Магадгүй зарим хүмүүсийн дотор өшөө авах сэтгэлгээ төрдөг байсан байж магадгүй. Өнгөрсөн та нар бид нарыг даралж ирсэн. Өнөөдөр бид нар өшөөг авна. Хариухан барьна гэсэн. Ийм хандлага чсэн чухалж ирсэн. Тийм учраас Гүмлэв Оросын түүхэнд монголчууд ямар их гавьяа зүтгэл гаргасныг энэ номууд дээр бичрүүлдэгсэн. Энэ ярилцлагандаа тэрийг ярьж тайлбарласан. Бид нар болвол монголчуудын хувьд Чингис хаан гэж хэлэх юм болвол омгшил, бахархал төрөгчдөг. Гэтэл баруун Европын түүхэнд
дорн дахны Азийн бусад улс орнуудад айдас, суйрал, чос ийм үгтэй хамт явж байдаг. Би энэ хүнд дурггүй гэж хэлдэг. Энэ үгийг миний хувьд ч гэсэн олон удаа сонсчихсон. Энэ хүн гэж Чингис хаан хэлж байгаа юм. Тэд нар болохтой зэрэг Чингис хаан гэж хэлэхгүй. Нэрээр нь дуутахаас ч гэсэн дургуй нүрдэг. Тийм учраас энэ хүний гэж хэлж байгаа байхгүй. Гэтэл Гүмүлевийн энэ номон дээр болвол Чингис хаан ерөөсөн баруун Европыг байлдан дагуулаагүй шүү дээ. Тэгсэн мөртлөө та нар яагаад Чингис хааныг үчиг ядаад байгаа юм бэ гэдэг асуултыг тавьсан байна. Яагаад та нар Чингис хааны хамгийн харгас үнээр тодруулаад байгаа юм. Тэгээд Гүмүлев болвол та нар айдас төрсөн. Тэгээд Чингис хааны талаар, монголчуудын талаар юу ч мэдэхгүй байсан. Энэ хоёр чинь нийлээд хар дому болсон байна гэж хэлсэн байгаа юм. Бид нар өнгөрсөн 9-р сард бас нэг яраа хийсэн. Тэн дээр болвол Гүмүлевийн өөрийнх нь хамгийн алдартай бүтээлийн нэг болсон Чоо яранаас үүдэлтэй хаант улсын эрэл гэдэг номын талаар ярьсан. За энийг болвол басад төмөр хадуургай орчуулсан. Тэгээ Монгол энэ дээр хэвлүүлсэн ийм ном байж байгаа. За энэ номон дээр болвол дорн дахинд Европчуудын эрх ашиг хамгаалсан, хүсэл мөрөөдөл нь болсон Яоны хаант улс гэж байдаг гэсэн. Ийм итгэл үнэмшил Европчуудад байдаг тухай. Гэтэл энэ болов худлаа. Тийм улс ерөөсөй байхгүй. Хажиж байж өнгөрөөгүй. Тэгэхээр та нар дорн дахны талаар ерөөсөй юу ч мэдэхгүй байна. Дорн дахын тарин байгаа нь болтой зэрэг Монгол улс байна гэдгийг ярьсан байгаа. Тэгээд энэ Монгол улс нь болвол монголчууд нь болвол та нарын тэр төсөөлжигтэй адилхан тийм харгас, хэрчгээ, жирлэг, бүдүүлэг, соёлго ард түмэн биш юм а гэдгийг гаргасан юм байна. Гүмүлев бас хэлж байгаа юм. Энэ болвол маш чухал. Байлдан дагуулал, дайн тулаан гэдэг болвол түүхэн дээр үе болж байсан. Энэ болвол түүхэн үжигдэл. Гэтэл дайн тулаан хийж байлдан дагуулахтаа чухам харгислал үйлжсэн үгүй вэ гэдэг нь гол асуудал. Энийг шууд тунгах хэрэгтэй. Дайн тулаан болгон байлдан дагуулал болгон харгислал байхгүй. Тэр тусмаа монголчуудын байлдан дагуулал болвол хүмүүнлэг энэрэнгүй байсан. Хамгийн эмжиг асуудал шашин соёл энэ хоёрт чинь халдаж байгаагүй. Энийг хамгаалж үлдсэн чорын ганж байлдан дагуулагчд болвол монголчууд байсан. Монголчууд шалтгаангүйгээр хижиж дай хийж байгаагүй. Найрамдахыг хүссэн, хамтран ажиллахыг хүссэн. Харилчин бие биенээ хөндлөж оршин тогтнохыг хүссэн. Ийм байр суурьтай байсан. Гэтэл Монголын элчнийг хороосон учраас, алсан учраас монголчууд чиргэлсэн. Яагаад гэвэл энэ болвол монголчуудын хувьд хамгийн том доромжлол. Яагаад доромжлол? Энэ болвол сайн санааны үүднээс арилжаа наймаа эрхлэе, хамтран ажиллая, найрцаг байгаад элчин явуулахад та нар өөдөөс нь алж идэг. Ийм учраас энэ хариуцлагыг тооцохын төлөө олон улсад шудраг ёс шиг тогтоохын төлөө 60 улс орнтой байлжсэн тухай Гүмүлев хэлсэн байна. Тэгэхээр эндээс хэн жирлэг бүдүүлэг соёлго байсан юм? Хэн нь шүтлэг бишрлэр нь ялгуурлан гадуурхаад жагалмайтны аян дайны хийжсэн. Энэ бүгдийг Гүмүлев гарах тавьсан. Тэгээ энэ дээр монголчууд үсэг бичгтэй, их часах хуйлтай, жуут 10 мянга томтын гэж засгаж харахааны хууртай, хариуцлагын системтэй ийм улс байсан. Тэгээд энэ цоо яранаас үүдэлтэй хаант улсын эрэл гэдэг номон дээр монголчууд зөвхөн бөө мөргөлөж шүтжижсэн биш. Бүр мөнгө тэнгэр гэдэг бие даасан шүтлэг бишрэлтэй байсан. Энийг үндэслэлтэйгээр энэ номон дээр тусгай бүлэг болгоо бичсэн байдаг. За ийм байдлаар монголчууд болвол эвдэн сүйтгэл хийгээгүй. Тэгээ бас энэ дээр нэмээд Гүмүлев юу гэжсэн. 13 дугаар жууны асуудлыг 20 дугаар жууны ёс суртахуунаар шүүх нь шударгасан нийцэх юм үгүй юм. Өөрөөр хэлэх юм болвол тэр болвол өнгөрсөн түүхэнд эртний үед холбогдох асуудал. Өнөөдөр тэр асуудлыг дэлгэж тавиад бие биендээ хариуцлага тоож тэрний өш хонжингийн авах асуудлыг ярих нь чухамжгүй гэдгийг гаргаж ирсэн байна. Өнөөдөр бид нар
бие биенээ хүлээн зөвшөөрөөд эргэтгэж, шудраг ийм байдлаар оршин тогтнож чадж гин үгүй байна гэдэг нь чухал. Түүх болбол бушиж ирэхгүй. Тэндээс сургаамж авч бол. Харин огшонжин санаж бол. Тэгвэл хижээч дуусахгүй юм бол. Тийм учраас бид нар өнгөрсөн түүхээр ирээдүйг хааж болохгүй. Өнөөдрөөр ирээдүйг харж амьдрах хэрэгтэй. Миний өөрийн судалгаагаар ойлголтоор болбол монголчууд хижээч харгислал, хэрчгээ жирлэг байдал гаргаж байгаагүй. Яагаад гэвэл манжийн ноёрхлын үед 9 эрүү гэж байсан. Үнэн хэрэгтэн хэдэн жуугаар тоологдох хүнээ бие эрхтэнд халтсан эрүүд таамал ийм эрүүдэн шүлтүүд байж ирсэн. Энэ түүхэн өнөөдөр музейгээр дүрэн манж хятадын үеийн эрүүдэн тамлах багц хэрэгслүүд хадгалагдаад үлдсэн байж байгаа. Гэтэл тухайн үеийн монголчууд хүмүүсийг таамал жовоод алж исэн тухай ямар ч тэмдэглэл байхгүй. Цаазаар авах хүний зөвхөн чавчиж шийдэгдэг. Толгойн чавчиж шийдэгдэг. Өөрөөр хэлбэл энэ хүний алсан ч гэсэн таамал жовоохгүйгээр нөхчөг. Ийм зарчмыг барьж ирсэн. Тэр байтугай чус хүртэл гаргахгүйгээр нөхчөг. Энэ аргыг хэрэгжилжсэн байна. Жишээлбэл жамуухаас ч нэг чус гаргахгүйгээр нөхчөсөн байна. Тэгэхээр энэ талаар зарим судлаачид зарим кинон дээр энэ арабын тэр чулуугаар жохдог аргыг хэрэгжилжсэн байх гэдэг. Тэр кинон дээр чулуугаар хүртэл жохж алж исэн. Гэтэл тийм биш. Монголчуудын уламжлалт хүний чулуугаар жохж алах тийм тэмдэглэл байхгүй. Тийм уламжлалч байхгүй. Тийм учраас тэр чус гаргахгүйгээр нөхчөөн гэдгийг болвол цаашаа бас гүнжирлээ сайн судлах хэрэгтэй. Энэ болвол чусаж гарахгүй мөртлөө маш богинохон хугацаанд тэр хүний жовоохгүй нөхчөх. Энэ аргыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол монголчууд харгисалж байгаагүй. Хүний бие эрхтэнд халдаж байгаагүй. Жайлшгүй шийтгэх шаардлага гарсан үед тэд нарыг тамал жовоохгүй байдлаар богинохон хугацаанд нөхчөөдөг байжээ гэж. Тэгээ одоо жалгаад 5 дугаар хэсэг. 5 дугаар хэсэг болвол энэ Евразизм гэж юу юм? Энэ ягаад цаашдаа хэрэгтэй байх? Энэ талаар бичсэн. Энэ болвол Гүмливийн өөрийнх нь хамгийн гол үжил баримтлалын нэг байна. За маш олон хүмүүс болвол Евроаз гэдэг жирийг Европ болоод Азийн нийлүүлсэн энэ их газар гэсэн ойлголттой байдаг. Гэтэл энэ болвол шал өөр ойлголт. Европч биш, Азч биш. Харин энэ Европ болоод Азийн дунд байж байгаа, төвд нь байж байгаа энэ их газрын хэсгийг Евроаз гэж байна. Ерөнхийдөө товчоор хэлэх юм бол энэ энэтхэх хятад Азийн улс орнуудын дорн дахин гэж хэлж байгаа юм. Тэр Англи, Герман, Франц, баруун Европынх нь улсыг Европ гэж байгаа юм. Тэгээд өнөөдрийн Оросын холбооны улсын нутгад дэвсгэр хуучин зөвлөлт толгодсон хэсэг энэ газруудыг Евроаз гэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол зүүн манжуураас Хянган даваанаас баруун шан Карпатын нуруу хүртэл энэ газрыг хэлж байгаа. Карпатын нуруу гэж хаа байна вэ гэдэг зэрэг өнөөдөр Украин улсын баруун хэсэгт байна гэсэн. За тэр утгаараа мөлтөө зэрэг Украины зүүн хэсэг нь Евразд багтана гэсэн. Өмнө талдаа мэдээж цагаан хорим тулж байгаа. Цагаан хоримын 2000 гаруй жилийн өмнөөс байгуулсан. Энэ болвол сууран болоод нүүдэлчин Евроаз болоод орон дахны хамгийн том хөлийн цаг. Зүгээр нэг баригдсан хэрэм биш. Энэгээр соёл иргэншил хоёр өөр ертөнц хуваарлагдж шүү гэдгийг илэрхийлж 2000 жилийн турш байгуулж ирсэн байна. Тэгэхээр энэ Орос Монгол Түркийг багтаасан Евразийн бүс нутгийн хүмүүс ямар онцлогтой байх вэ гэдэг чирийг байгаль дэлхийтэйг төмчилддөггүй эвлэрч амьдардаг. Тэгээд нүүдэлдэг хөдөлгөөнтэй бусдыг ядуурлан гадуурхдаггүй ушин хатан ийм чанартай байдаг. Энэ болвол Европч биш, Азч биш, 3 дахь ертөнц гэж гүмлээ байсан байна. Тэгэхээр Түрэг, Орос, Монгол бид нар болвол 3 дахь ертөнцийн хүмүүс байна. За энэ онлыг хэн гаргасан бэ гэдэг зэрэг 20 дугаар зууны эхэнд Оросын цагаан цэхэтнүүд гаргасан. Тэд нарын бичсэн ном жохолууд төр байж байгаа. Ганцхан Оросууд биш. Манай халимгийн хамгийн алдартай түүхч Хар даваагийн
Чингис хаан ба түүний өв гэдэг номон дээр хүртэл байж байгаа. Яагаад энэ ойлголтыг гаргаж ирсэн бэ гэдэг хэрэг Оросуудад бас гэж олон байдаг байсан байна. Оросууд болвол баруун Европын нүдэнд дорн дахин гэж үздэг юм байна. Хагас жирлэг хүмүүс. Тэгээд дорн дахин төрөөд иртэж ирэг Хятад, Солонгос, Япон төрөөд иртэж ирэг Орос хүмүүс Европ гэж үздэг. Тэгсэн мөртлөө Орос нь ултаж ирэг Аз биш, баруун Европ ч биш. Тэгээд хэн юм бэ гэд судлаа утсан чинь энэ Аз Европын их газрынхан төвд нь байдаг. Баруун хажгаарч биш, зүүн жагч биш. Ийм газарчин байрлалтай. Тийм ард түмэн юм байна. Тэгээд энийг болвол Евроаз гэж нэрлсэн байна. Евроазын үжил санаа болвол 3 толгуур зарчим дээр суурладаг. За энэ нь юу вэ гэх юм болвол нэгдүгээрд нь ард түмнүүдийг зөвхөн хэл шашнаар нь биш, байгальтайгаа хэрхэн харилцаж амьдарч гинөө. Тэр хөв маягаар нь амглах ёстой гэж үчсэн. Тэгсэн энэ Евроазийн нутаг дээр байж байгаа Түрэг, Монгол, Орос улсаатнууд болвол байгальтайгаа харилцаж амьдардаг ард түмэн юм байна. Хоёрдугаард нь ард түмнүүд нь адилхан хувь тавилантай байна уугүй нь гэдгийг үжих хэрэгтэй. Евроазийн нутаг дээр байж байгаа Монгол, Орос, Түрэг болвол адилхан ховж яв. Тийм тавилантай. Хамтын хүчээр энэ бүс нутаг дээр оршин тогтнож ирсэн. Баруун талаас нь Европын хадлага, зүүн талаас нь Хятадын түрэмхийллийн эсрэг үжил санаагаа нэгтгэж ирсэн ийм төвхтэй юм байна. Монголчууд хүчрхшиж байсан үед Оросуудыг баруун Европын түрэмхийллээс хамгаалсан. Тэрний өмнө түрэгчүүд хүчрэгдчихэд Монголын нутаг дээр Түргийн хаан тусыг байгуулсан байсан. Энэ нь улттай зэрэг Хятадын товтлогоноос энэ бүс нутгийг хамгаалж ирсэн. Дараа нь Зөвлөлт холбоот ус байгуулагдаад Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийгээр хүлээн зөвшөөрсөн. Ийм байдлаар энэ бүс нутаг харилцан хамтын хүчээр хэл соёл газар нутгаа хамгаалж үлдсэн ийм уламжлалтай. За энийг болохтой зэрэг хамттан хөгжих хувь тавилантай ард түмэн гэж байна. Бие биенээ устгах биш. Бие биенийхэн газрыг ижил түрэмхийлэх биш. Харин гадаад түрэмхийллээс хамтын хүчээр өөрийгөө хамгаалж үлддэг ийм гайхамшигтай түүх уламжлалтай байсныг Гүмилев маш тодорхой хэлсэн. За 3 дугаард нь ямар онцлог байна? Үжил санааных нь гол нь юу? Хятад төвтэй, Европ төвтэй энэ үжлийг үгүйсгэсэн байна. Бүхэн хүн төрлөختөнд нэг л хэмжээр тохирохгүй. Хятад, Европонд дэвшсэн, бусд нь хочрсон гэдэг ойлголт болвол буруу гэдэг хэлсэн. Тэгвэл энэ Евроазийн үжил санаанд монголчууд ямар үүрэгтэй? Хамгийн гол хөдөлгөгч нь монголчууд байсан гэдгийг Гүмилев гаргаж ирсэн. Энэ Евроазийн гэхээр талын төвд нь монголчууд байдаг. Төвд нь байгаа учраас олон ухсаатнуудыг холбож өгдөг. Худалдаа соёл мэдээлэл бүгдийг хооронд нь дамжуулах үүрэггүй шийддэг. Монголчууд болвол энэ Евроазийг холбож ойлголцлыг нэмэгдүүлэхэд тусалсан. Тэгээгүй байсан болвол түүхэн дээр бүр илүү цус урссан. Шүтлэг бишрлэр хугацсан. Жагалмайтны аян дайн шиг тийм харгацлууд олон удаа давтагдах байсан. Энийг монголчууд төгсгөл болгож өгсөн. Харилцан бие биенээ ойлгох хэрэгтэй, харилцан бие биенээ хөндлөх ёстой. Энэ бол монголчуудын зарчим. Өнөөдрийн Евроазийн суур үжил санаа. Тэгэхээр энэ үжил санаа заавал хүн болгонд тэрч байтугай шинжлэх ухаан төртөл таалагдахгүй байж болно. Харин таар тохирч гин үгүй байна уу гэдэг нь гол гэж Гүмилев хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр Евроазийн үжил санаа монголчуудад ямар хэрэгтэй? За энэ бол маш чухал хэрэгтэй. Бид нар баруун Европыг сохроор дураах хэрэг байхгүй. Тэгээд Хятад төвтэй дорн дахны соёлд уусаж алгуулах албагүй. Гүмилевийн энэ номон дээр хэд хэдэн удаа маш тодорхой бичсэн. Хятад соёл болвол бусдыг уусгадаг, шингээж авдаг гэж. Тийм учраас өнөөдрийн Ираны гарчиг болвол угсаатан мөхтгүү эсвэл бид нар өөрийгөө мартсан уу гэдэг сэдвтэй байж байгаа. Бид нар болвол өөрийн гэсэн давтагдашгүй өвөрмөж соёл иргэншилтэй гэдгийг мартаж чадахгүй гэсэн. Тэрийг мартах юм бол уусч алдна. За энийг болвол Гүмилев өөрийнхөө байгаль орчин, түүх, ард түмнийхэн сэтгэлжүйд тохирсон ийм сонголт гэж үзсэн байна. Энэ болвол
Хит үндэсрэхүүл биш. Бусдыг ялгах, тусгаардмал болох асуудал бас биш. Зөвхөн өөрийгөө зөв таних ёстой гэж тэгж хэлсэн. Тийм орлого. Бид нар хэн нэгнийхэн шашин шүтлэг соёлыг устгах гээгүй байна. Цусыг хайлуулах гээгүй байна. Харин юу вэ гэхдээ зэрэг харилчин бие биенээ хөндлөж хүлээн зөвшөөрөх ёстой шүү. Зөвхөн өөрийнхөө зөв бусдынхээ буруу гэд өөрийнхөө үжил сурталд оруулах хэрэггүй. Хүчээр устгах гээд хэрэггүй. Харилчин бие биенээ хөндлөж орох хэрэгтэй. Өнгөнгийн цэцэг алгалан дэлгэрдэгтэй адилхан төрөл бүрийн хэл соёлтой, түүх уламжлалтай, ёс заншилтай, хуйлж хаачтай ийм улс үндэстнүүд байдаг. Энийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Ингээд жиргчин орших ёстой гэдэг энэ санааг гаргадаг. Оюун дотгор дээр бас байна. Хөвтөж биеийн хөхүүлийг бүү тэмтэр, сууж биеийн сахлаар бүү оролт гэж. Бусад хүмүүс бусад улс үндэстэнтэй халдаад хэрэггүй гэсэн. Зөвхөн өөрийгөө таниад өөрийнхөө орших хэрэгтэй гэдэг ийм санаа. Тэгэхээр Евразийн үжил гэж улс төр мөн үү гэсэн асуулт тавьсан байж байгаа. Тэгэхээр Гүмлев энэ бол улс төрийн үжил суртал биш гэж хэлсэн. Гүмлев ерөөсөө улс төр сонирхдаггүй гэсэн. Гэсэн ч гэсэн энийг улс төрд ашиглаж болох уу гэвэл болно. Гэхдээ энэ анханасаа улс төр байгаагүй. Энэ бол түүх ухсаатан гажиж зүсийн онол гэж хэлсэн байгаа. Энэ бол онол. Харин энийг яаж ашиглах вэ гэдгээр сонсож байгаа та бүгдийн сонголт гэсэн. За өнөөдрийн ярих 6 дугаар ахвал. Ухсаатан үнэхэр мөхөж алга болтгоо. Гүмлевийн монголчууд 500 жилийн настай гэж хэлсэн. Энэ чухам ямар утгатай? Гүмлев хэлсэн байж байгаа. Зөвхөн хэл байснараа тухайн үндэстэн оршиж чинь гэж хэлж болохгүй. Харин зан үйл үнд зүйл сэтгэлж алдагдсан байх юм бол энэ үндэстнийг энэ ухсаатныг оршиж чинь гэж хэлэхэд хэцүү. Ийм байдлаар өөрийнхөө сэтгэх болчихдог. Өөрийнхөө амьдрахаан болчихдог. Бусдыг дуурайж эхлэх юм бол биологийн хувьд үхэл биш гэсэн соёл сэтгэлжийн уусалт гэдэг мөхөн сөнөл гэдэг зүйл үүсдэг гэж бичсэн байгаа. За Гүмлевийн пассионар онол дээр гаргаж ирснээр бол ухсаатан гэдэг бол байгалийн үжигдэл. Байгалийн үжигдэл гэхдээ зэрэг эхлэл байна, өсөлт байна, оргил байна. Тэгээд уруутаад тэгээд төгсдгөө гэж. За энэ нь бол яг л нэг мод ургамал шиг, гол мөрөн шиг, амтан араатан шиг, урган цэцэглэн, хатна, урсан бориглон, ширгэн, торн өснө, отлон. Энийн шиг ухсаатан бас ийм байдаг гэж. Тийм учраас мөнхийн ухсаатан байхгүй гэдэгтээ эвлэрэх хэрэгтэй. Энэ хараалт биш, энэ доромжилч биш. Энэ бол байгалийн үжигдэл, мөчлөг. Гүмлевийн үдж байгаагаар бол нэг ухсаатан 1200-аас 1500 жил оршин тогтногдсон байна. Тэгэхээр монголчуудын хувьд бол пассионарын асалт нь бол 12-3 дугаар. Тэрнээс хойш өнөөдөр 800 гаруй жил бол. Тэгэхээр энэ өндөрлөлтөр ойролж байгаагаар 500 жил үлдэж байна гэж тэгж тооцоолж гарч ирсэн байна. За энэ бол зүгээр сохорт хаамаг биш. Түүхэн дээр байсан олон ухсаатнуудыг судалж байгаад энэ 1200-аас 1500 жилийн настай гэж гаргаж ирсэн. Тэгэхээр монголчуудын хувьд бол дахиад 500 жил үлдэж байна гэсэн ийм логик дүгнэлттэй. Тэгэхээр энэ бол бидэнд өгч анхааруулга гэсэн. Энэ ухсаатнуудын асан мандан оргил сулрал, дориотол жадрал гэдэг энэ мөчлөгүүдийг ойлгох юм бол бид нар өөрсдөө санаачлагтайгаар өөрийн хүснээр удирдах болж чадаа бол. Хэрвээ энэ мөчлөгийг ойлгохгүй юм бол байгаль дэлхийг хайрлахгүй тэмцэлдэж амьдрах. Өөрийнхөө соёлыг үл тоомсорлоо. Бусдын хөв маягийг цохроор чүтэн. Тэгвэл яг мөхөл төрсөн гэсэн. За хамгийн эмжиг үе нь бол энэ инерсийн үе гэдэг байгаа. Инерсийн үе бол тэр хуучин хүч чадлаа хадгалсан. Гэхдээ оргилдоон тулаад байгаа шин гулсчаа үе. Пассионар эрт хүч нь бол баргагдсан. Гэсэн ч гэсэн хуучин байгуулсан төр гүрэн эрх мэдлийнхэн үндсэн дээр тодорхой хэмжээнд тогтож байгаа. За энэ үеийг хэлж байгаа юм. Жишээлх юм бол түүхэн дээр алтан ордны
хаант улсын үе гэдэг юм. За өнөөдрийн Монгол улсын хувьд ч гэсэн ялгаа байхгүй. Чингис хаанаа байгуулсан их Монгол улсын удам ухсаа гал голомт тэхэр хөвөр инэрсэн хадгалаад үлдсэн ийм байдалтай байж байгаа юм. За энэ болвол хамгийн эмжиг үе гэж байгаа. Харвал өнгөн дээр хөгжсөн юм шиг харагдана. Бас одоо хотчлд нэмэгдсэн соёл чичгэлжээ юм шиг. Улаанбаатарт асар олон барилга байгууламж нэмэгдээд л утаадаас нь мандаад хөгжиж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэсэн ч гэсэн энэ үед бол жив жинхнээсэн эрчим хүчинд хурамтлагдсан пассионер хүмүүс бол маш чөхөрсөн. Дотоод чин хүсэл жорлого нь бүдгэрсэн. Яаж амар тайван аж аргалтай амьдрах уу гэсэн ийм асуулт даван байгаа байсан. Ийм үе гэдэг аахгүй юу? Гаднаасаа бол хөгжилтэй, дотроо бол хоосорсон. Тэгэхээр энэ бол чөхөжгөөч юм биш, жөгөнжгөөч юм биш. Зөвхөн өөрийнхөө байгаа мөчлөгийг ойлгох гэж байна. Мэдээж бид нар энэ ухсаатан болвол байгалийн хуулинд чархаж байна гэж хэлсэн. Тэгвэл энэ байгалийн хуулийг болвол цосоож болохгүй. Харин яах вэ гэдэг удаашруулж болно. Тэрний төлөө яах вэ? Өөрийнхөө түүхийг уламсаа ойлгох хэрэгтэй. Бид нар ч агуу их дээд тэнгэрээс яадарсан бүр чин гооморлын удам Чингис хааны хойч их Монгол улсын удам ухсаа тэрийг мэдэх хэрэгтэй. Түүхэнд ямар агуу гайхамшигтай үр өггүй ч гэсэн энийг мэдэх хэрэгтэй. Уран дахин бид нарын ултай жирийг хар домоо болгосон. Дорн дахин бид нарын өөрийнхөө түүхийг нэг хэсэг гэж үздэг. Бурхан шашнаа ном жохоолд бүр алтан товч эрдэнийн эрхтэр монголчуудыг төвдийн хааны удам усаа гэж бичсэн байна. Бүр чон гооморлыг хүртэл ямар нэгэн хүжүү сандалтаж гэх шиг дураараа жохоосон думч үгрэн дэрвсэн тийм энт төвдийн хаад удам усаа антар гэдэг. Тэгээд тэр шашин соёлын манай монголчуудын өв соёл ийм байдлаар ингэ бичсэн. Тэгэхээр өөрийнхөө түүхийг ойлгож сая бидний түүхийг буруу ойлгосон. Буруу соёл иргэншлийг тулгаж хүлээлгэсэн гэдгийг ойлгох болж чадаа болд. Тэгээд байгальтайгаа зогсож амьдрах гэдэг энэ зарчмаа бид нар хадгалах ёстой. Тэгээ өөрийнхөө өв соёлын утгатай зэрэг хуучин гэж голж болохгүй. Тэгээд хамгийн гол нэг зарчим чи юу гэдэг зэрэг пассионер хүмүүс дарангуйлж болохгүй. Энэ их чухал. Пассионер хүмүүс гарч ирж байна. Бараад шоронд хийгээд. Өнөөдөр нийгмийн сүлжээгээр хамгийн муу нэрж өгдөг чинь. Ийм аимшигтай чагууд ороод ирсэн байгаа. Энийг боль гэж гүмлээ хэлсэн байгаа. Тэгэхээр үндэстэн устдаж алга болох уу, үргэлжилж мандан бадрах уу гэдэг бол ухамсарын асуудал. Бид нар ухамсараа өөрчлөх хэрэгтэй. Мөхөл бол аимшигтай биш. Харин юу аимшигтай вэ гэдэг өөрийгөө мартах бол хамгийн аимшигтай. Өөрийгөө мартахгүй бол мөхгүй гэсэн. Тийм учраас Гүмлевийн 500 жил гэсэн бол аль гэсэн юм биш. Зүгээр л монголчуудын сэргээхийн төлөө хэлсэн үг гэж ойлгож байна. За дараагийн сэдэв бол түүх болвол олон шинжлэх ухаанаа уулж хур. Огтлцол гэдгийг хэлсэн. Ганцхан түүх гэж дангаарна тойширч ойлгож болохгүй. За энэ бол Гүмлевийн хийсэн хамгийн том гавьяа чөтгөлийн нэг. Гэсэн ч гэсэн өнөөдөр хэтэрхээ урт ярьсан, хэтэрхээ олон цаг авсан учраас энэ сэдвийг орхи. Яагаад гэвэл үнэндээ бас хүнд. Гүмлев бол түүхийн ухаанаа доктор хүн. Тэгээд гажиржин ухаанаар дараа нь доктор хамгаалсан. Гэсэн ч гэсэн гажиржин ухааныхын докторын чолыг дээд зөвлөөс нь өгөөгүй. Яагаад вэ гэдэг зэрэг хэтэрхээ хүнд тухайн үед ойлгож хүлээж авч чадахгүй байсан. За энэний тайлбарыг дээд талынх нь албан ёсны байгууллагаас тухайн үед Гүмлевд гажиржин ухааны доктор өгч чадахгүй. Яагаад гэвэл Гүмлевийн бүтээл болвол гажиржин ухааны доктор авах энэ бүтээлээс давж гарсан байна. Тийм учраас гажиржин ухааны доктор өгч болохгүй гэсэн ийм сонин тайлбарыг өгсөн гэдэг байгаа юм. Харин яаж болох вэ гэдэг зэрэг Гүмлевийг гажиржин ухааны докторийн жирэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр сонгоё. Тэгж ажилласан. Тэгэхээр Гүмлев бол доктор болж чадаагүй ч гэсэн доктор хамгаалуулдаг тэр зөвлөлийн гишүүн болсон. Тийм учраас энэ түүх бол олон шинжлэх ухааны уулж хур огтлцол гэдэг хэсгийн энд орхийг та бүгд цаашдаа гүнжгээрүүлээд судлаарай.
Гэхдээ маш товчхон ганцхан үгээр хэлэх юм бол дөрвөн төрлийн шинжлэх ухаан хамгийн наадчих нь үүрэг гүйцэтгэдэг гэж хэлсэн байгаа. Жишээлх юм бол газарж бай. Жишээ нь Монголын гажиржвийн орчин байна. Тэгэхээр тал, ой, уул, чөхөл. Тэгээ хөдөлгөөн болоод сууршил, нүүдэл болоод сууршил гэсэн үг. Тэгээд зам байх хэвээр, саад байх хэвээр, нээлт байх хэвээр гэдэг. Гажиржвитай холбоотой асуудлуудыг авч үзэхгүй бол монголчуудыг ойлгохгүй. Дээр нь ултаж ирэх биологийн асуудал байна. Энергийн тухай яриад байна шүү дээ, пассионар гэдэг. Тэгээд дасан зохицлын тухай, тэгээд зам үеийн хэв маягийн тухай гэдэг. Тэгээд дараа нь экологийн асуудал орж ирж байгаа юм. Байгальтайгаа яаж харьцах вэ? Нөөч болоод даачийн асуудал байна. Тэгээд тэнцвэр байна, хямрал байна. Тэгэхээр энэ дээрээ ултаж ирэх сэтгэлзүйн асуудал давхар орж ирж байгаа юм. Айдас гэдэг ч юм уу, итгэл гэдэг ч юм уу, хамтын ухамсар гэдэг ч юм уу. Энэ бүхэл зүйлийн солболчил дээр түүх бичигддэг. Тэгэхээр монголчуудын түүхийг зөв ойлгоё, ирээдүйн хандлагыг зөв тодорхойлох юм бол энэ бүх мэдлэг ухааныг ойлгох ёстой. Тэгжээс сая Гүмлевийн төвшүүлсэн санааг ойлгоно гэсэн. Энэ санааг төвшүүлсэн. Тийм учраас монголчуудын байлдан дагуулт бол жирлэг бүдүүл хүмүүсийн харгислал байгаа. Энэ олон 30 жилийн нийлвэр дээр жайлшгүй бий болсон үжиглэг гэдэг хэлсэн. Асуудлыг бити салангад ойлгооч. Тэр бол бид нарыг хямрал оруулж байгаа. Тийм учраас экологи, нийгэм, эдийн засаг, соёл гэдэг бүх зүйлчин харилцан холбоотой шүү. Хэрвээ нэг талын зөвхөн ойлгох туушрах юм бол нөгөө талаа алдна. Ийм учраас чогч байдлаар түүхэн ойлгох хэрэгтэй. Энэ бол Гүмлевийн хэлий гэсэн санаа. За өнөөдрийн ярих 8 дугаар асуудал. За энэ бол шинэ Евразийн үжиглэгдэг ийм сэдв байгаа. Тэгэхээр шинэ Евразизм гэж хэлдэг зэрэг хуучин Евразийн үжил гэж бас байсан байдаг. Энэ бол 20 дугаар зуунд Зөвлөлт холбоот улсаас дөрвж гарсан Оросын цагаач эрдэмтнүүдийн дунд бий болсон ийм үжил юм байна. Зөвлөлт холбоот улс гэсэн коммунист улс байгуулагдсан. Тэгээд дэлхий болтой зэрэг хоёр тойл ерөнхийд хуваагдсан. Ардчилсан барууны улс. Тэгвэл социалист дэглэмтэй Зөвлөлт холбоот улс. Тэгэхээр энэ алийг хүлээн зөвшөөрөхгүй өөрийн гэсэн 3 дахь ертөнц Евразизм байна гэдгийг гаргаж ирсэн. За энэний гол төлөөлөгч бол Николай Троцкий байгаа юм. За мөн сая ярьсан халамжийн эрдэмтэн хард аваа. За ийм хүмүүс бол энэ саяын ярьсан Евразийн үжлийн гол төлөөлөгч. За энэ дээр үлдээж хэрэг 90-ад онд Гүмлевийн жохолууд нийтлэгдсэн. Гүмлев нэгээрээ лекц уншсан, телевиз радиогоор олонныхан ярьсан. Тэгээд энэ нь үлдээж хэрэг шинэ Евразизм болж байгаа юм. За энэ бодлогын өнөөдөр үргэлжлүүлж их нь бол Владимир Путин гэж хүмүүс ярьдаг. Өнөөдрийн Оросын оюун санааны удирдагчийн гол төлөөлөгчийн нэг нь бол Александр Дукин баг. Тэгвэл Александр Дукин бол бид нар бол Чингис хааны хүүхдүүд гэж тэгж ярьсан байдаг. Тийм учраас өнөөдрийн Оросын явуулж байгаа бодлого бол өрн дорны аль алинд нь уусахгүй өөрийнхөө өвөрмөж хэл соёл, үндэс хусаа, төр бүрнийхээ уламжлалыг хадгалж болдог гэсэн ийм оролдог гэж хүлээж авч байгаа юм. Энийг бол бид нар харж байгаа 90 оноос хойш Зөвлөлт холбоот улсын нөлөөллөөс гарсан тэр үеэс эхлээд монголчууд өөрийн гэсэн онцлог шинж алдсан, маш их уусаж хайлж байгаа. Өрн дорны 9 шидийн улс орнуудын нөлөөлөлд автгдсан байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн энд ярьж байгаа гол сэдвийн нэг өөрийгөө мартаж гисэн. Тэгвэл өнөөдөр Монголд энэ Евразизм тэр тусмаа шинэ Евразизмыг үндэслэгч, дэлгэрүүлэгч байна уугүй юу гэдэг асуудал. Дэмжигч. Бүр дэлгэрүүлэгч байна уугүй юу гэдэг асуудал. Тэгвэл энэ асуултын хариултад бол байна гэж хэлмээр байгаа. Яагаад гэвэл Гүмлевийн жохолыг хэн монгол хэлэн дээр орчуул, хэн монголчуудын гар дээр тавьж байна. За энэ бол гарцаа байхгүй. Өнөөдрийн энэ номыг орчуул хэвлүүд нийтлүүлсэн доктор Төмөр Хадуургай юм байна. Доктор Төмөр Хадуургай бол 1980-ад онд Оросд сургууль сурж явах үед Гүмлевийн бүтээлд анх танилцаад тэгээд энэ орчуулгадж гарч ирсэн
чуу яранаас үүдэлтэй хаан тусын ирэл гэдэг номыг монгол хэлэнд орчуулсан 2012 онд. Тэгээд энэхэн дараа өнөөдрийн одоо энд ярьж танилцуулж байгаа агуу гүмлэвийн ярилцлага нийтлэлүүд болон түүний тухай бусдын бичсэн цомрол гэдэг ном. Тэгээд бас дуусахгүй гүмлэвийн бүтээлүүдийг дахиад шинээр монгол хэлээр орчуулсан байж байгаа. За энэ одоо утгагүй хэвлэгдэж гарна. Зөвхөн гүмлэвийн жохолуудыг орчуулж хэвлэх ажлыг хийж гэдэггүй. Өөрөө бас энэ чиглэлээр хураангуйлж нэгтгэхэд монголчуудын онцлог байдал бүр илүү тохируулаад ном бичсэн байж байгаа. За энэ номынхын нэр нь болбол Евразийн онолын үүсэл хөгжил болоод өрнөл гэсэн ийм нэртэй. За энэ ном бас утгагүй уншигчдын гар дээр хурц ирнэ. Тийм учраас миний ойлгосноор болвол Евразийн үжлийг Монголд төгөөн дэлгэрүүлэгч гол төлөөлөгч нь болвол гарцаа байхгүй доктор Төмөр Хадуургой юм байна. За Төмөр Хадуургой болвол Зөвлөлт толгойд тусад хуучин суралцсан. Тэгээд олон жилийн турш энэ адуу Монгол морино чиглэлээр судалгаа хийгээд олон сайхан бүтээлүүд гаргасан. За энэ дотроо хурдан хөлгүүдийн биологийн ухааны судар гэдэг гайхамшигтай номыг бичсэн байна. Зөвхөн Монгол адуу морино төдийгүй 5 хошуу малыг бүхэлдэн судалсан. Тэгээд Монгол малын түүхэн ховьцоо гэдэг номыг бас бичсэн байна. Энэ чиглэлийн номууд нь өвөр Монголд бас монгол хвчгээр хэвлэгдсэн байж байгаа. Евразийн онолын үжил санааных нь хамгийн гол тулгуур нь юу гэхтэй зэрэг байгальтайхан харилцаж өөрийн гэсэн өвөрмөж соёлоо хадгалж үлдэх гэдэг. Тэрнийх нь цөм нь болвол манай монголчуудын хувьд бол 5 хошуу мал нүүдлийн соёл иргэншил. Энэ дээр нэмэт тултай зэрэг хамгийн чухал адуу. За гүмлэвийн онол дээр болвол пассионар онолыг ярьж байгаа. Энэ болвол энергийн хуримтлал. Энэ энерги нь хаанаас хуримтлагддаг гэх юм болвол өөрийн чинь оршиж амьдарч байгаа байгалийн орчноос. Тэр байтугай бүр нарнаас. Тэгээ мандаж байгаа ухсаат нь болоод илүү хуримтлагддаг гэж. Ийм байдлаар ярьсан. Энийг болвол миний хувьд үгүйсэхгүй байна. Харин монгол хүний хувьд бас олон жил судалсны үр дүнд юу харгаж байна вэ гэдэг. Монголчуудын сэргэн мандалт болвол адуутай холбогдолтой. Альва улс үндэстэн өнөөдөр сэргэн мандаж дэлхийг манлаж хушуучлах үед юу хөшүүрэг болж байна гэдэг зэрэг тухайн үед хамгийн дэвшсэн техник технологиг эзэмшсэн. Тэр улс үндэстэн манлаж байгаа. Тэгэхээр 13 дугаар зуунд болвол орчин үеийн техник технологи гарч ирэг байсан. Тэгэхээр тэр үед юу хамгийн гол үүрэг гүйцэтгэжсэн бэ гэх юм бол морь юм байна. Тэгэхээр энэ морийг амьдралдаа хамгийн сайн хэрэгжүүлсэн, ашиглаж сурсан үндэстэн бол монголчууд. Дэлхийгээр л морьтой байсан. Гэтэл энэ үндэстнүүдийн дотор морийг хамгийн сайн ойлгодог, морины эрдэмт хамгийн сайн мэргэсэн монголчууд байсан. Энэ нь бидний давуу тал байсан. За энэ дээр нэмээд гүмлэвийн ярьсан саяын асуудлууд нөхцөлдөж байгаа. Тэгэхээр энэ морь судлалыг хэн хийсэн бэ гэдэг чинь Монгол Төмөр Хадуургой хийсэн байна. Тэгэхээр Төмөр Хадуургой энэ хамгийн гол хөшүүргийн судалснаас гадна энэ онлын гүмлэвийн номуудыг бүгдийг судлаад бүр яралчлагт нь хүртэл ном болго гаргацсан байна. Тэгэхээр Төмөр Хадуургойгоос өөр энэ Евразийн онлыг судлах хөгжүүлэх дэлгэрүүлэх гол хүн гэж үтгэсээр байгаа. Тийм учраас өнөөдөр би энэ подкастыг ашиглаад энэ олон жилийн нөр их хөдөлмөрөөр энэ олон сайхан номуудыг орчуулад энэ үжил санаагийн Монгол дэлгэрүүлэх энэ үеэлд үнэлж барахшгүй хувь нэмэр оруулсан Төмөр Хадуургойд дахин талархал илэрхийлмээр байна. За тэгвэл өнөөдрийн ярьсныг товч дүгнэе. За өнөөдөр ухсаатан мөхтгүү эсвэл бид нар өөрийгөө мартсан уу гэсэн сэдвээр ярьлаа. За энэ яриагаа хийхэд Төмөр Хадуургой орчуулж нийтлүүлсэн агуу гүмлэвийн ярилцлага нийтлэлүүд болон түүний тухай бусдын бичсэн цомрлог гэдэг номдэр тулгуурласан. За энэ ном болвол гүмлэвийн бүтээлийг ойлгоход тус болно. Яг гүмлэвийн номыг бариад унших юм бол хүмүүст хүн дэмшиг санагддаг. Тийм учраас өөрийнх нь ярилцлага байдлаар ярьж тайлбарласан энэ яриануудыг сонсох юм бол амархан ойлгодно.
Тэгээд маш их сэтгэлийн догдолтой хүлээж авна. Энэ гүнлэвч ирнэ. Ямар сүртэй монголчуудыг хамгаалж ярьдгийг гэдгийг бишрэн үнэхээр гайхмаар. Ийм хүн төрж мэндэлж монголчууд бидний өмнөөс ярьж хэлж ирсэн дэр үнэхээр талархав шүү дээ. Тэгээд өөрийнх нь амьдрал болвол пассионаар хүн гэж ямар хүн байдаг? Хард омог гэж юу байдаг? Өөрийнх нь амьдрал харуулж байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол амьдралынхын тухай бичсэн юм. Өнөөдөр бид нараас амьдралыг ярьсан. Пассионаар гэдэг бол эрчим хүч, энерги илүүдэлтэй хүн. Ийм хүн зүгээр байж чаддаг. Заавал энийг илэрхийлэх, үр дүнгийн үч гэж оролддог. Жаргал чингэл хөөдөг. Тэр хов тавилан гүмлэв амьдэрч ирсэн. За энэ тухай ярьсан. За хард омог гэж юу юм? Хард омог гэдэг бол ялгцсан үндэстнүүд өөрийгөө зөвтгөх гэж ялж дийсэн монголчуудад муу нэр мундарч холж болгосон ийм домог байсан. Энэ домог нь болохтой зэрэг уламжлагдаад итгэл өмшөлтэй болсон. Ингээ монголчуудыг гэрлэг бүдүүлэг харигс алуурчин гэсэн ийм ойлголт бол өрөндө хандаж, дорнод хандаж байж ирсэн, өнөөдөр ч гэсэн байж. Энэнд хариу өгсөн. Монголчууд бол өөрийн гэсэн өвөрмөц соёлтой, хүсэг бичгтэй, бусдын соёлыг, шашныг, чөтлөг бишрэлийг хөндлөдөг, хүмүүнлэг инэрэнгүй. Тэгж орж ирээд дурж аргороо эргэн тойрны улс үндэсний алж чадсан явдал байхгүй. Зарим тохиолдолд үнэхээр дарангуйлд орж байсан ч гэсэн энэ болвол зогсохгүй харж агарсан. Элчин алсан гэдэг юм. Эннээс үүдэлтэй байсан. Тэгээд бусдын соёлыг ойлгохгүй зөвхөн өөрийнхөө соёлыг тойшруулж хамгийн зөв гэж үздэг учраас энэ хард омгийг гаргаж ирсэн. Гэтэл Евразийн үндэстнүүд болвол тэд нарын төсөөснөөс хамаагүй илүү өвөрмөж, гурав дахь шатанч байсан. Өөрийн гэсэн соёлтой, уламжлалтай, бахархалтай. Энийг ойлгох чадвар тэдэнд байгаагүй гэдгийг хэлсэн. Тэгээд нэг улс үндэстэн болвол мандахуу, уруудад оройтхуу гэдэг нь болвол байгалийн хуулиар чахрагдаж байгаа. Тэрийг хэрвээ тань чадах юм болвол заавал 500 жил биш. 5,000 жил ч гэсэн оршид тогтох болж чаддаг гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол өөрийгөө таних. Энэ нь хамгийн чухал. Өөрийгөө таниад өөрийнхөө соёл уламжлалыг өвлүүлж үлдээж чадах юм бол тэгээд Евразийн үндэстнүүдийн хамгийн эрх мэддэг бусдын соёл уламжлал, хэл, шашин суртахуун энэ бүгдийг хөндлөдөг. Бусдыг ялгарлан гадуурхдаггүй. Харилцан бие биенээ хүлээн зөвшөөрдөг. Энэ зарчмыг барьж чадах юм бол ганцхан Евразийн үндэстнүүд биш. Дэлхийгэрэн ад жаргалтай, өв наривалтай амьдрах болж чаддаг гэж хэлсэн. Евразийн бүс нутаг дээр байж байгаа үндэстнүүд болвол салангад ойлгож болох. Энэ бол бүхэл жогж. Энэ хамтын нийгэмлэгийн энэ бүс нутгийн ард түмнийг Монгол түрэг Оросууд манлайлж ирсэн. Гол бүрэл түнхсгэн болж ирсэн. Өөрийн үүрэг оролттой байсан. Хамтын хүчээр Евразийг бий болгосон. Тэгэхээр энийг мартаж болох. Энийг хадгалах хэрэгтэй. Тэгжиж бид нар цаашдаа оршин тогтно. Зөвхөн бид нар оршин тогтноод дуусах юм биш. Дэлхийгэр инг тайван аж аргалтай сайн сайхан амьдрах болж чаддаг гэдэг хэлсэн байна. Тэгээ хамгийн сүүлд нь болтой зэрэг гүмлэв болвол энэ онолыг шин түвшинд гаргасан, шин Евразизмыг бий болгосон. Харин энийг Монголд хөгжүүл дэлгэрүүлсэн хүн болвол доктор Төмөр Хадвар юм байна гэдгийг хэллээ. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.